Автобусны маршрутыг өөрчилсөн, нэг автобусаар хүрдэг газараа 2 дамжихаас аргагүй төрсөн. Гэвч тэр бүртээ мөнгө төлөх ёстой шинээр нэвтрүүлсэн угсар автобусанд гэмтэл үүссэн зэрэг иргэдийн дунд нийтийн тээврийн шинжилгээтэй холбоотой гомдол санал баггүй гарч байна. Тэгвэл эдгээр асуудлаар өчигдөр нийслэлийн тээврийн газраас мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ өчигдөр оройн 18 цаг үед талбай урд замд угсар автобус эвдэрч 2 хүн бэртсэн тухай мэдээллийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ угсар автобус салсан зүйл ахгүй. Зөвхөн тухайн автобус замын ус зайлуулах хоолойн шүүрт худгийн тагийг дайрснаас тээврийн хэрэгслийн голын хол хүчинд эвдрүүлсэн. Гэмтсэн хэргийг тухайн үед эмнэлэгт хүрэхэд эрүүл мэндэд аюул учраагүй гэсэн байна. Харин эх 9-р сарын 1-ээс Юмоны буюу автобусны төлбөрийн картгүй иргэд 1000 төгрөгөөр нийтийн тээвэр зочиж магадгүй гэжээ. Улсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгт хамрагдах ёстой 116500 хүүхэд байна. Энэ жил цэцэрлэгийн насны хүүхдийн 78% буюу 90000 орчмыг нь улсын болон хувийн цэцэрлэгт хамруулах боломжтойг нийслэлийн боловсролын газраас өчигдөр албан ёсоор мэдээлжээ. Харин цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 24-өөс 28-ны өдрүүдэд явуулахар болсон байна. Бүртгэлийн явцад эцэгчүүдээс ямар нэгэн төлбөр хураамж авахгүй, зөвхөн оршин суугаа хаягийн тодорхойлолт хүүхдийн төрсний гэрчлэгээ эцэгхийн иргэний үнэлэл шаардлагадах юм а. Мөн цэцэрлэгийн эрхлэгч багш нар зөвхөн хамрах тойргийн хүүхдүүдийг бүртгэж аван харин хүүхдийн шээсний цагаан хорхооны шинжилгээний тухайд 8 дугаар сарын 22-наас эхэлнэ. Ингэхдээ цэцэрлэгт албан ёсоор бүртгүүлж бусдад орохоор болсон хүүхдүүд 9 дугаар сарын 1 гэхэд шинжилгээний хариугаа тухайн цэцэрлэгтээ байрж очиж болох зохицуултыг хийсэн байна. Гэхдээ шинжилгээг зөвхөн улсын эмнэлгүүдэд авахгүй, лабораторийн үзлэг шинжилгээ хийх хэрэгтэй бүх эмнэлгийн хариуг хүлээн зөвшөөрнө гэдгээ нийслэлийн боловсролын газрын дарга Батган баг нь мэдэгджээ. Монгол улсын ерөнхийлөгчийн төрийн дахлагтай уул хайрхны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам 2012 оны 181-р дугаар зарлагт их дахлагт хайрхан, алтан хөхий, алтай хайрхны 5 богд, сувраг хайрхан, бурхан халдуун богдхон уулын тэнгэрийг тайх төрийн дахлагын ёслыг 5 жил тутам зохион байгуулахаар заасан. Зарлагын дагуу богдхон хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн дахлагын ёслыг эх 10 дугаар сарын 7-нд буюу 17 дугаар жорны модон хон жилийн намрын дунд хөгжчин дахиад сарын 25-ны бэлэгцээ өдөр үйлдэхээр төлөвлөжээ. Тахилгын ёслыг тухайн нутаг дэвсгэрийн засаг дарга хариуцах бөгөөд төрийн тахилгатай уул авааны тэнгэрийг тайх тахилгын ёслын журмын дагуу зохион байгуулна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар дээрх хуваарийн дагуу зохион байгуулахаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэжээ. Сүхбаатар аймагт энэ сарын 19-нд, Оронгов аймагт энэ сарын 21-нд чөлөөлөгтэй оны 70 жилийн ам байрыг тэмдэглэн өнгөрүүлв. Энэ өдөр 1945 оны чөлөөлөгтөнд оролцсон Монголын ахмад хэлчид цэргүүдийн дивизүүдийн тугийг зарж тус аймагуд дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд цэргийн яслын жагсаал хийх юм а. Мөн зэвсэгт хүчний 084-р анги шүхрийн буулга гардан талааны үзүүлэх тоглолт, зэвсэгт хүчний жанжин штабын дэргэдэх үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, бид ялуу үзэсгэлэнгийн нээлт, баярын хурал, цэргийн дөр бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт болно. Харин Улаанбаатар хотод энэ сарын 28-нд соёлын төвөргөнд баярын хурал хүндэтгэлийн концерт, цэрэг даачдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх газаргээр ялалтын баяр зориулсан арга хэмжээг зохион байгуулахар болжээ. Астана 2015 жудо бүхийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээн энэ сарын 24-өөс 30-ны хооронд Казахстаны нийслэл Астана хотно болох юм а. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 жудож оролцсноо. Тэмцээнд манай улсаас 21 тамирчин, 5 дасгалжуулагчийн хамт явахаар бэлтгэлээ базаагаад байна. Өчигдөр Монголын жудо бүхийн холбооноос мэдээлэлгэж дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд их орноо төлөөлөл оролцох шигшээ багийн тамирчдыг зарлалаа. Жудо бүхийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд манай улсаас эрэгтэй эмэгтэй багийн гэсэн бүх төрөл тамирчид өрсөлдөх гэж байна. Энэ жилийн дэлхийн аварга төрүүлсэн жудож олимпийн эрхийн 900, мөнгөн медаль хүртвэл 540, хүрэл медаль хүртвэл 360 оноогоор чансаагаа ахиулах юм. Дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 тамирчныг оролцохыг зөвшөөрдөг. Монголын шигшээгийн хувьд эрэгтэй баг дээр гэхэд 60, 66, 73 гिचлэн хөнгөн жингүүдтэй 2 тамирчин оролцуулахар шийдвэрлсэн учраас хүнд жингээ үлдээхээс аргагүй болжээ. Жудо бүхийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн телевиз ETV Sportbox-ийн нэг телевизэд 8 дугаар сарын 24-өөс 30-ны өдрүүдэд их орон даяар шууд амжилна. Өнгөрсөн даваа гарагт Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Дорж өршөөлийн хуулийн зарим зүйл зүйд албан ёсоор хориг тавьсан. Тэгвэл ерөнхийлөгчийн тавьсан оргыг улсын хурлын чуулганы уралдаанаар ил тодор хилцнэ гэдгийг ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх өнөөрөөр албан ёсоор өчигдөр мэдэгдлээ. Тэрээр хоргийг улсын хурл хүлээж авсан тохиолдолд нэг бол холбогдох хуулийн залт хүчингүй болдог, эсвэл улсын хурл холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулна. Хэрвээ хоргийг хүлээж авбал улсын хурлын дэгийн тухай хуулийн дагуу холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулна. Өөрөөр хэлбэл өршөөлт хамарч болохгүй гэсэн заалтад авилга албан тушаалын бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгүүдийг оруулж, ялаас нь хасах заалтад залуучууд голдуу үйлдэн хамрагддаг хэрэгүүдийг нэмэх процесс явахмаа. Түүнээс хууль бүхэлдээ буцааж байгаа гэсэн үг биш гэдгийг тайлбарлажээ.